өнөөдөр одоо бүгдөө хувцас хийх болно өнгийн цаасаар. За тэгэхээр хувцас хийхэд маань ямар хэд цаас хэрэгтэй ихээрээ А4 нэг том цаас, тэгээд жижиг ам дөрвөлжин цаас. За өнгийн та нар маань өөрсдөө сайхан сонгоорой. За тэгэхээр энэ ам дөрвөлжин цаасаараа цамцаа хийн. Энэ доотлынх нь том цаасаар бол бид нөр өмд хийх юм байгаа. Тэгэхээр та нар маань өөрийнхөө дуртай өнгийг сонгоод авна. За тэгэхээр хэрэглэх материал маань шугам орхон. За энэ харандаа үзэг аль нь ч хийж болно. Хайж. За одоо бүгдээрээ цамцаа хий. За тэхийн тулд одоо энэ жижигхэн ам дөрвөлжин цаасаа бид нар хэмжинэ. За яах вэ гэхээр уртаашаа 14. За энэ маань 15 санж байгаа учраас багш нь 1 санж хасгана. 14 санж болчлоо. За өндөр нь 14 санж бол өргөн нь хэд байх вэ гэхээр 9.5 санж. За одоо ингээ сайхан хайчлаад цаасаа бэлтчих нэ. Цамцаа хий. За тэгэхээр хөндлөнгөөр нь ингээд бүгдөө яг голыг олоод тэнцүүлээд дундуур нь нугалах нэ. За нугаллаа. За нугаллаа. За ингээд нуглаад. За яг голыг олсон учраас яах вэ? Ингээд сайхан нуглаасаа баттгаа дээр нь дарж өгöd. За одоо энэ голын хуваасан руугаа дахиад төвийг нь олоод нугалах юм байгаа. За. За эсрэг талаа бас. Яарах хэрэггүй. За яг нарийн сайхан тааруулж агаад хамгийн сүүлд нь яадаг вүлээ. Тэгээ сайхан умсаараа майжаад өгвөл зураас маань тодолдог. За нөгөө дөрвөлжин түрүүний цаас маань яах нь вэ? Ингээд дөрвөн хэсэгт хуваагдаад яах вэ? Хоёр хэсэгт хуваагдаад ингээд нуглах нь те. За одоо эндээсээ яах вэ гэхээр энэ үзүүрээ хоош нь сөхнө. Эндээ нуглаа байхгүйгээр сөхөөд за ингээ сөхөх нэ. Эсрэг талын яг адилханаар. За энэ хоёр маань ижилхэн боллоо те. За ингээ сайхан сараа дараад өгнө. За энэ дээр үзүүрээ ингэж нуглах нь нүүрхийг үзүүрээ. За одоо ийшээгээ эргүүлж харуулад энийгээ энэ голтой тэнцүүлээд за багшийн замцны зах нь ногоо хэмжээртэй юм шиг болчихлоо. Цэнхэр хэмжээртэй юм шиг те. Энэ бол яах нь цамцны маань зах нь байх нь. За ингээд сайхан тэнцүүлж өгөөд одоо энийгээ дээш нь авчираад хавчуулна. Голыг олоод гээд нэг голын шугамаа тааруулаад голынхоо шугамыг тааруулаад дарлаа. За ингээд юу маань бэлэн болсон хөхтөдөө цамц маань бэлэн боллоо. За ингээд шар цамцан дээрээ өмд хийнэ. 24 санж, урт нь 24 санж, өргөн нь 8.5 санж. За тэгэхээр А4-ын цаас маань 29 санж байдаг. Харин бид нарт юу л 24 санж хэрэгтэй гэж юм те. Өмд хийх 8.5 өргөнтэй 24 санжи өндөртэй цаас маань. За тэгэхээр одоо бэлдэж авсан цаасаа бид нар яг түрүүний цамц хийдэг шигээ бүгдөөрөө голоор нь тэнцүү нуглаад за илүү гаргахгүй дутуу байлгахгүйгээр нуглаад за тэгээж яах вүлээ? Тэгээд сайхан хумсаараа ингээд чангалаад өгнө. За ингээд хумсаараа чангалж өгдөг шалтгаан маань яадаг вүлээ? Нуглаа маань гүйцэцээ орох болдог тийм ээ. За одоо эндээсээ мөн дахиад дотгошоогоо голынхоо шугам руу тэнцүүлээд за голынхоо шугам тэнцүүлээд
За хоёр талаасаа хөнхөн тийм ээ. Хөнхөн хөөгөөд за зөөлхөн дарж үзээд боллоо гэх юм бол яг уу гээ сайхан хумсаараа дараад өгнө. За эсрэг талаа муу адилхан нугална. За эсрэг талаа муу адилхан голын шугамн дээр аваачаад за ингээд бид яах нь. За ингээд гүйц сайхан нугалж болсон гэх юм бол за энэ хоёр онгорхоо амаа дотгош нь хийгээд дахиад голоор нь нугална. За дахиад голоор нь нуглаад мөн адил яхал дарж өгөөд за мөн адил дарж өгөөд за ингээд сайхан дараад өгнө. Голоох нугалсныгаа за ингээд нугалсан. За ийм боллоо тийм ээ нэг юм урт. Энийгээ хоёр үзүүрийг нийлүүлээд за энэ хоёр үзүүрээ нийлүүллээ. За хоёр үзүүрээ нийлүүлээд за энэ ар нь одоо ингээд зузаан байгаа учраас ингээд сайхан хурууга хийгээд тэнийлгэн бөхтөөрөө сайхан энэ хэсгээ сайхан ингээд тэнийлгэж өгөөд энэ дээрээ яах вэ? Дарна. За энэ бол зузаан болохоор нэлээд сайн дарж өгөх хэрэгтэй болж байна тийм ээ. За ингээд хоёр талаас нь дараад хэлбэртэй боллоо тийм ээ. За ингээд дахиад бүгдөө яах вүлээ? Сайн чангалаад өгнө. Энэ ялангуяа бол нөгөө юу яс учраас тийм ээ. За одоо тэгэнгүүтээ задгаа талаа доош нь харуулад битүү талаа дээш нь харуулад. За энэ битүү маань энэ болно те. Энэ голын маань нуглаасаа. За энийг ингээд энэ дээрээсээ гурвалжин үсгээд доош нь дарах юм байна. За ийм гурвалжин үсгээд за эсрэг талаа муу адилхан эндээ гурвалжин үсгээд доош нь яах нь дарж өгнэ. За ингээд тэнцүү байх ёстой шүү дээ хоёр хөв. За ингээд яах вэ? Дарж өгнө. За ингээд юу болж байна? Нэг юм гурвалжин оройтой болж эхэлж байна тийм ээ. За тэгэхээр энэ гурвалжин оройтой болгоод энийг ингээд хоёул ингээд нийжлэн нуглаад ингээд сайн дарж өгнө. Сайн дарж өгөөд за тэгэнгүүтээ одоо буцаага тэнэлгэнэ. За буцааж тэнэлгэнгүүтээ энийг ингэж онгоолгоод за тэгэхээр нэг ийм дүрс гарч ирж байна да. Энэ дүрсээ гарч ирэхээр нь буцаагаад энүүгээр нь нуглаад ийм нуглаастай гаргаж гадагш нь эргүүлэх юм. За сая бол бид нар энэ нэг яг уу гадагш нь одоо буцаад задлаад задлснаа ялаа тэнэлгэн тий ингээд тэнэлгэн. За ингээд тэнэлгэнгүүтээ тэнэлгээд ийм гурвалжин болгосныгоо буцаагаад ялаа дундуур нь нугалсан. За одоо хараадаа манайхаа ийм боллоо. За ийм болсон тий. За ийм боллоо. За одоо тэгэнгүүтээ мөн одоо энэ хараа битүү тал руу. За ингээд битүү тал руу. Одоо хоёр ангархаагаа яах нь дотгош нь оруулаад битүү тал руу нуглаад за дээш нь сөхнө. Сөхөхдөө энэ гурвалжин дээрээ тэнцүү голын гурвалжингаас илүү гарахгүйгээр энэ сайхан дарж өгөх нэ. За ингээд. За эсрэг талын мөн адилхан. За эсрэг талаа мөн адилхан. Тэгэхээр оригами бол дандаа тэгш үнцгтийн дүрмээр тэгээд яадаг үлээ дандаа хоёр талаа хийдэг тийм ээ. За одоо ингээд манай өмд маань бэлэн болоход тунд өглөө. За ингээд бид нар өмдөө хийчлээ. За ингээд өмдөө хийчлээ.